манай дээр бол ганц удаа болох хоёр өөр арга хэмжээ болох чинь 24-ний 5 цагаас бол балетын тэмцээний одоо шалгарсан шагналтнуудын гала концерт болно. Шагналтууд маань бол ерөнхийдөө энэ балетын тэмцээн бол 6-аас 14 насны хүүхдүүд бол оролцож байгаа. 2-оос 3 үе шаттай байгаа. Балетын фестивалийн хүрээнд болж байгаагаар онцлогтой балетын фестивал маань өөрөө 5, 6, 7, 11 сар хүртэл үргэлжлэх байгаа. Тэгэхээр энэ фестивалийн хүрээнд эхний ажил бол саяхан бол Башаа театрын госл бүжигчид маань ирж бид нар бол хамтарсан Жизель балетыг бол тоглолоо. За үргэлжлүүлээд бидний ирээдүй яг энэ балетыг сонирхож байгаа олон дугуйлан сургуулиуд байна. Энд хичээлж байгаа маш олон хүүхдүүдийг бас орчин цагийн сургалт арга зуугаар тэр мастер классуудыг бий болгоод дээрээс нь цаашаа хэрхэн одоо олон улс руу гарах, олон улсаас ирж байгаа хүмүүсүүд гэдэг энэ бол төвшингийг бол сайжруулах гол зорилготойгоор бол 6-аас 14 насны хүүхдүүдэд бол зориулсан тэмцээн хийж байна. За 11 сард энэхүү тэмцээн маань олон улсын хэмжээтэй гадна дотны шүүгчид маань маш өндөр хэмжээний мэргэжлийн шүүгчид ирж олон одоо бүжигчдэд бол олон улсаас оролцуулах тийм бол зорилготой. За ингээд 6 сард бол манай Хунтнуурын 50 жилийн ой болгож байгаа толгуудад улаануудаас жишээ нь 60 балетч ирнэ. За 7 сард Кубын балетч ирнэ гэдэг. Ер нь балеттэй холбоотой стат төрөд маш олон арга хэмжээ болоод төлөвлөж ажиллаж байгаа. За бүтэнсээ өдөр буюу 25-ны 17 цагаас бол Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрс ухаан урилгаар одоо Австрийн ерөнхийлөгч бол манай Монголд ажиллаж байна. Энэ хүрээг ухтаад бид нар бас Австрийн энэ сонгодог тэр Вений Вайс гэж бид нар бол маш сайн мэддэг. Энэ нэг сонгодог хөгжмөөр бол үнэхээр одоо эдгэртээ бид нар бол хамтын ажиллагаа, соёлын ажиллагааг бол улам мөргжүүлэх энэ хүрээнд Матиас гэдэг одоо удирдаачиг бол урьсан байгаа. Энэ удирдаач маань ирээд манай мэргэжлийн хөгжимчид болон бусад дуулаачдад бол мастер класс өгч нийтдээ бол бараг 150 хүмүүс бол мастер класс өгдөд явж байгаа. Улсын филармон дээр тоглолт хийгдэж байна. Манай дээр одоо энэ 25-ны 17 цагаас сонгодог үдэш гээд үнэхээр бас гайхалтай тийм шилдэг хоёр маэстро буюу удирдаач маань унаа дөрвж эдэм театр ерхий удирдаач Тэлмээ Очир нарын маань гаргаж ирж байгаа их сайхан үдэш болох байгаа. Тэгэхээр энэ дээр бас үзэгчд маань одоо энэ гоё сайхан хоёр одоо гала концертыг бол үзэж энэ гоё одоо боломжийг бити алдаасаа гэсэндээ бас өнөөдрийн бас хэдлийн хурлыг бол хийлээ. За ер нь товчхондоо энэ жил бол Дөрвж эдэм театрын 62 дахь улирал бол явж байгаа. 62 дахь улирлын хүрээнд 2025-аас 26 он хүртэлх хугацаанд бол бид нар бол гадаад дотоодынхаа харилцааг нэлээд өргөжүүлээ. Хуучин байсан юм бол улам одоо ингээд харилцаа холбоогоо нэгтгэж дээрээс нь хурдан шуурхаа буюу хамтын ажиллагаа буюу энэ урлаг соёлынхаа харилцааг хийцгээе. Ялангуяа гадаад харилцааны яам болон соёл спорт аяж ус залуучуудынхаа яамтайгаа бодлогын хэмжээнд бол Улсын Дөрвж эдэм театрын хийх хүрээ буюу энэ сонгодог урлагийн бодлого дээр бол бид нар бол маш их олон арга хэмжээ хийж харуулж чадах юм а гэдгийг бол нийт одоо 285 уран бүтээлчдийнхээ өмнөөс бас энд бас хэлэхэд бол таатай байна. Тэгэхээр энэ нь бол та хүн манаас үзэгчд байна Дөрвж эдэм театрын сошиал хаягаар харах юм бол ер нь бол маш завгүй байгаад байгааг бол харж болно. Дээрээс нь зөвхөн үзэгч гэхээс илүү энд оролцоо бас бий болж болдог гэдгийг харж байна. Өнөөдөр ингээд балет гэхэд 6 настай хүүхдүүд л одоо энэ гоё тайзан дээр гарч байна. 24-ний 5 цагаас бол гала гэхэд мэргэжлийн жүжигчдийн хамт одоо тайзан хуваалцсан. Магадгүй ирээдүйд би ийм гоё мундаг ах эгч шиг болох юм байна. Эсвэл би ер нь хичээвэл ер нь бол өөрийнхөө ямар ч мэргэжилтэй байсан энэ яг хүүхдийн төлөвшил, энэ урлагийн гайхамшиг гэдэг тухайн хүүхд маань аавна. Шинэ хөгжим гэдэг бол ямар агуу хөгжмөөр илэрхийлж байгаа тэр балет, тэр дуу энэ болгоныг гэхээр чинь өнөөдрийн 25-75 цагийн энэ хөгжмөдийг сонсохоор өөр ирэхгүй үзэж байгаа үзэгчид бол эндээс одоо юу гэж сонирхос илүү яг өөртөд нь юу болж байна гэдгийг бас анхаарах. Тэгэхээр маш өндөр хэмжээний сонгодог энэ дэлхийн өв болсон энэ урлаг манай оронд ингээд 1950 оны 12 сарын 30-нд ингээд энэ Улсын Дөрвж эдэм театр үзэгч та бүхэнд хаалгаар нээсэн байхад 75 жилийг төв өнгөрөөч чинь. Тэгэхээр дараагийн 75 жил бид нар яах вэ гэхээр энэ бол зайлшгүй одоо тийм гоё хамтын ажиллагаа болж байна. Тэгээд сонгодог урлагч өөрөө ирэхэд бол дэлхий дээр бид нар бол хамгийн түрүүнд гарч очоо бид нар хин бэ? Монгол хүн гэж хин бэ гэдгийг бол харуулчих
Үнэхээр яг одоо бидний өв соёл те ондоочлог бид нар харахаас гадна үнэхээр ижилсэн хэмжээнд юу байх вэ? Энэ өөрөө сонгодог орлого. Тэгэхээр төр засгийн энэ соёлын тухай шинжлэхсэн хуулийн дээр ч ялгаагүй, соёлын бүтээчмүүдийг дэмжих хуулийн дээр ч ялгаагүй төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа бол маш энэ төр гой гаргаад ирсэн байна. Дээрээс нь хувь хүний оролцоо буюу одоо ингээд гарч ирж байгаа хуулийг тогтоод ч юм уу те татвар 1% хуульч гэм энэ болгоныг бид нар бүрэн гүйцэтгэсэн бол одоо бидний бас яг сонгодог үрлэг ирээдүйд бол маш сайхан цогц буюутай гэрэл гээгээтэй харагдаж байгааг л одоо ингээд бодитоор л үйл ажиллагаагаар бид нар бол харуулахыг хичээж ирмэлзэж ажиллаж байна. За зүүнд түүчээлэх зууны мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын зууны мэдээс сонин.